Сэргэлэн 220 135, 2-ыг үрж 125 мегаваттын дэд станцыг 2023 оны 9 сард ажил эхлээд энэ жилдээ техник улсын комисс ажиллуулад ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Одоогийн байдлаар бол санхүүжилтийн үед хойтон тавигдсан ч гэсэн бид нэр өөрснөөхөө хүч бололцоогоор энэ жилдээ ажиллаанд дуусгаж улсад хүлээлт өгөх зорилттой ажиллаж байна. Сэргэлэн дэд станцын хувьд бол төсөв мөнгө хүрдгүй байдлаас болоод хөрөнгө оруулалтууд хуваагдаад тавигдсан. Энэ жилийн ажлаа бол Rich инженеринг компани бол дуусгаад улсын комиссд өгчин. Тэгээд энэ жилийн төсвийн ажил нь бол дууссан, илүү нэмэлт ажил хийсэн гэсэн үг тийм. Тэгээд эх жилийн төсөв дээр бол эрчим хүчний яамны багцсан дээр байгаа үлдэгдэл төсвийн тойд бол дуусгах гэсэн төлөвлөлтөй байгаа юм байна. Одоо төсөв батлагдах дээр бол хамтраа дэмжиж эрчим хүчний яамтай байнгын хэсгээр бол ажлын хэсэг хуралдаж ажиллаж байгаа. Энэ дээр бол энэ Хүннү хотыг эрчим хүчээр хангах, дээрэс нь Улаанбаатар хотын урдуураа тойроод баруун талаас орж байгаа эрчим хүчний найдваржилтыг хангах одоо нөөц шугам тийм ээ. Энэ ажил дээр өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хот зүүн урталтаа Баянгийн станц, бөөрөлжүүдийн станцуудад үйлчлэлд ашиглалтанд орно. Энэ жил бөөрөлжүүд дараагийн 150 мегаватт эрчим хүчийг хангана. Ингэснээр бол Улаанбаатар 2025-аас 26 оны үйл эрчим хүчний дамжуулах хэсгээр бол гэмтэл гарчихгүй бол эрчим хүчний их усүр бол найдвартай болж одоо таслалт хийхгүй гэж бол төлөвлөгдөж байгаа. Гэвч харамсалтай дамжуулах шугам дэд станцуудын насжилт их өндөр болсон. Эсвэл гэмтлүүд их гарч байгаа. Хүндрэлтэй асуудлууд гарч магадгүй. Тэгэхээр энэ тал дээр бол бас эрчим хүчний яамтайгаа хамтраад ажиллана гэж бас төлөвлөд явж байгаа.